тогтоох шалгалтын давтлага хичээл заах болно. Эхлээд хамтдаа HSK шалгалтын талаар болон энэхүү шалгалтыг өгснөөр бидэнд ямар хэрэгтэй болохыг мэдэж авцгаая. HSK гэдэг нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын товчлол ба англи хэлний TOEFL, IELTS зэрэг шалгалттай адил их хэл нь хятад хэл биш хүмүүст зориулагдсан шалгалт юм а. Хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг дэлхийд даяар албан ёсны эрхтэй нийт 860 шалгалт авах газар бий. Үүнээс хятадын нутаг дэвсгэрийн 71 хотод 330 газар, харин гадаадын 112 орны 530 газар тус байдаг гэсэн 2015 оны тоо баримт байдаг юм байна. Энэхүү шалгалтыг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын их сургууль болон Монгол Улсын багшийн их сургууль жилд 3 удаагийн давтамжтай буюу 3, 4, 12 дугаар сард тус авдаг байна. Шалгалтын түвшингийн хувьд 1-6 зэрэг буюу тэсэд хуваах ба хятад хэлний анхан, дунд, шатны мэдлэгтэй хүмүүс HSK 1-4 дугаар зэрэг авах боломжтой. Дундаас дээш шатны мэдлэгтэй хүмүүс HSK 5-6 дугаар зэрэг тус авах боломжтой юм а. HSK шалгалтын үгийн сангийн тохимолд нийт 8822 үг байх ба эдгээрийг хөнгнөөс хүндрүү гэсэн байдлаар ангилна. Эдгээр 8822 үгийг яг өөрийн болгож эзэмшиж чадсанаар хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг амжилттай өгөх болно. HSK шалгалтыг ярианы болон бичгийн гэсэн хоёр хэлбэрээр авдаг. Одоо та бүхэндээ ярианы шалгалтын талаар дэлгэрэнгүй танилцуулъя. Ярианы шалгалтыг анхан, дунд ба дээд гэж 3 ангилдаг. Анхан шат 3 хэсэгтэй ба 1-р хэсэг 6 минутын 15 сэдвтэй өгүүлбэрийг сонсоод давтаж хэлэх тасгал. 2-р хэсэг нь 4 минутын 10 сэдвтэй өгүүлбэрийг сонсоод хариулах тасгал. Харин 3-р хэсэг нь 3 минутын 2 сэдвтэй асуултанд хариулах тасгал тус байгаа юм. Ярианы шалгалтын дунд шат 3 хэсэгтэй ба 1-р хэсэг 5 минутын 10 сэдвтэй өгүүлбэрийг сонсоод давтаж хэлэх тасгал. 2-р хэсэг нь 4 минутын 2 сэдвтэй өгөгдсөн зургийг хараад ярих тасгал. Харин 3-р хэсэг 4 минутын 2 сэдвтэй асуултанд хариулах тасгал байгаа юм. Ярианы шалгалтын дээд чат мөн л 3 хэсэгтэй ба 1-р хэсэг 8 минутын 3 сэдвтэй өгөгдлийг сонсоод ойлгосноо ярих тасгал. 2-р хэсэг 2 минутын чангаар унших тасгал. Унших тасгалын хувьд та бүхнийг хэрхэн зөв, цэвэр дуудлагаар хугацаандаа амжиж уншиж байна гэдгийг шалгах болно. Харин 3-р хэсэг 5 минутын 2 сэдвтэй асуултанд хариулах тасгал байгаа юм. Ингээд та бүхнийхээ ярианы шалгалтанд амжилт хүсье. Бичгийн шалгалтын хувьд сонсох чадвар, унших чадвар, бичих чадвар гэсэн 3 хэсэгт хуваана. Харин одоо та бүхэндээ шалгалтын дэд бүрт сонсох, унших, бичих чадварын тус бүр хичнээн тестийг хэр хугацаанд ажиллах шаардлагатай хэлж өгье. Нэмж хэлэхэд аливаа шалгалтанд цагийг сайтар зөв хянаж бэлтгэх нь чухал байдаг тул та бүхэн шалгалтын хугацаагаа сайн баримтлаарай. Нийт шалгалтын хугацаанд хувийн мэдээлэл бүглэж бичих 5 минут багтсан байгаа. Одоо та бүхэндээ шалгалтын онооны талаар дэлгэрэнгүй хэлж өгье. 1-ээс 2 дугаар гэсэн шалгалтын нийт оноо 200 байдгаас 120 оноо авчхад тэнцэнэ. 3-аас 6 дугаар гэсэн шалгалтын оноо нийт 300 байх ба 180 оноогоор тэнцэнэ. Шалгалтын гэрчилгээ шалгалт өгснөөс хойш 1 сарын дараа олгодог ба энэхүү гэрчилгээ нь 2 жилийн хугацаанд хүчинтэй. Та бүхэн шалгалтын үед шаардлагатай эзүүсээ бэлтгээрэй. Үүнээс дуртахад гадаад паспорт, та шалгалтанд орохдоо зайлшгүй гадаад паспорттайгаа мөн бүртгэлийн мэдэгдэл хуудас 2B харандаа мөн балруултай орно. Одоо бүгдээрээ үргэлжлүүлэн хятад хэлний түвшин тогтоох шин шалгалт HSK 1-р төсвийн сонсголын тасгалыг ажиллаж үзцгээе. Бид өнөөдөр зураг хараад зөв хэлж үү үгүй юу гэдгийг сонсоод тэмдэглэх тасгал ажиллана. Ингээд тасгалаа эхлэхээс өмнө жишээг харцгаая. Дэлгэцэнд гарах зураг зөв үү буруу юу гэдгийг сонсоод таацгаая. Жишээ нь та ши ийшэн, та ши ийшэн. Саяын хэлсэн өгүүлбэрийг орчуулбал тэр бол эмч гэж байгаа учраас буруу гэж тэмдэглэнэ. Энэ мэтчлэн бид дараах тасгалыг хамтдаа хийцгээе. Зургийг хэлсэн өгүүлбэртэй таарч байна уу үгүй юу гэдгийг сонсоод таагаарай. И хө ча 2他吃米饭 Одоо бүгдээрээ зөв буруугаа шалгацгаая. Хөө чаа. Энэ өгүүлбэр нь цай уух гэсэн утгатай учраас энэ зураг буруу байна. Зурган дээр алин мэдэж буй хүн байна. Гэтэл өгүүлбэр нь та чи ми фан
буюу орчуулбал тэр эмэгтэй будаа идэж байна гэсэн утгатай. Тийм болохоор бас буруу байна. 3. 爸爸买了自行车。爸爸买了自行车。4. 他很累了。他很累了。Одоо бүгдээрээ зөв буруугаа шалгацгаая. 爸爸买了自行车. Аав дугуй авсан гэсэн өгүүлбэрт дугуйны зураг байна. Тийм болохоор тохирч байна. Харин сүүлийн өгүүлбэр болох та很累了гэсэн өгүүлбэр тэр эмэгтэй их ядарсан гэсэн утгатай учраас таарч байна. Одоо хамтдаа үргэлжлүүлэн зургаа нэг нэгээр нь биш харин дөрвөн зураг зэрэг гарсан тохиолдолд хийж чадаж байна уу үгүй юу гэдгээ шалгацгаая. Багшийн хэлсэн өгүүлбэр хэддгээр өгүүлбэр болохыг өмнөх дугаараар нь тэмдэглээрэй. 1. 他看电视。他看电视。2. 妹妹喜欢猫。妹妹喜欢猫。3. 坐飞机。坐飞机。4. 他们是我爸爸和妈妈。他们是我爸爸和妈妈。Багш юу гэж хэлснийг дахин сонсоод тэрхүү зургийг хамтдаа хайж алцгаая. 他看电视。Тэр эрэхтэй зурагт үзэж байна гэсэн утгатай. Тийм болохоор 2 дугаар зураг нь байна. 妹妹喜欢猫. Эмэгтэй дүү мууран туртай гэсэн өгүүлбэр. Тийм болохоор 4 дугаар зураг нь таарж байх нь. 坐飞机. Онгоцон цуух гэсэн утгатай өгүүлбэр учраас 1 дугаар зураг нь тохирно. 他们是我爸爸和妈妈. Тэд миний аав ээж гэсэн өгүүлбэр нь 3 дугаар зургийг хийж байна. Ингээд бид HSG 1-р тесийн сонсох тасгал хийхэд бэлэн боллоо. Тиймээс сонсох тасгалыг шалгалтанд ирдэг тэр загвараар нь хийцгээе. Эхний 2 өгүүлбэрийг жишээ болохыг анхаараарай. 听2次。例如，很高兴。很高兴。看电影。看电影。现在开始第1题。1. 看不见。看不见。2. 一个电脑。一个电脑。3. 读书。读书。4. 桌子和椅子。桌子和椅子。Одоо хариугаа тулгацгаая. Эхний өгүүлбэрийн утга нь харагдахгүй байна гэсэн утгатай учраас зөв байна. Нэг компьютер гэсэн учраас буруу байна. 3 дахь өгүүлбэр нь ном унших гэж хэлж байгаа учраас буруу байна. Харин 4 дахь өгүүлбэр нь ширээ ба сандал гэсэн учраас бас буруу байна. Үзэгчдээ бид HSG сонсох тасгалтай танилцлаа. Харин одоо хятад хүүхэлдэйн кино үзэж сонсох чадвараа дэвшлүүлцгээе. Үзэхээс өмнө шинэ үгийг нь сурцгаая. Хүүли. Хүүли. Үнэг. Чинва. Чинва. Мэлхий. Тоу тоуда.
偷偷的。Симэрхнэр乌龟乌龟Ясмэлхий咬咬хазах尾巴尾巴сүүл腿腿хөл灰狼灰狼саарал чана求求你求求你 чамаас гоё. За одоо бүгдээрээ хамтдаа үлгэрээ үзцгээе. 聪明的小乌龟。哎，那只狐狸在那儿鬼鬼祟祟干什么呢？哦，原来它好久没吃到东西了，肚子饿得咕噜咕噜直叫，正在到处找吃的呢。这时候，他看见池塘附近有只青蛙，乐得差点儿跳起来。先拿这只青蛙当点心，填填肚子吧。狐狸就轻轻地一步一步地走过去。青蛙正在捉虫子，一点儿也不知道。狐狸想，嘿嘿嘿，这只青蛙肯定跑不掉了。不料半路上突然杀出个程咬金，谁呀？青蛙的朋友乌龟。乌龟在旁边一看，狐狸要吃青蛙，这还得了，急忙伸长脖子，一口咬住狐狸的尾巴。狐狸疼得大声叫唤起来，哎呦，谁咬了我的尾巴呀？乌龟不说话，使劲儿咬着狐狸的尾巴不放。青蛙听见狐狸在背后叫，立即跑到池塘边，扑通一声就跳到水里去了。眼看到嘴的一块肉又跑了，狐狸可气坏了，回过头来一看，哦，原来是乌龟呀！也好，吃不着青蛙，就拿乌龟垫垫肚子吧。乌龟呀，可聪明了，听到这话，就把头一缩，缩到硬壳里去了。狐狸一口咬了个空，就扑过去咬它的腿。乌龟很快把腿一缩，也缩到硬壳里去了。狐狸又咬了个空，气得要命。仔细一看，还有一条小尾巴露在外面呢，连忙去摇尾巴。可乌龟再把小尾巴这么一缩，也缩到硬壳里去了。狐狸实在是饿慌了，就去咬乌龟的硬壳，大风咬得牙齿都发酸了，还是咬不动。狐狸气坏了，乌龟呀乌龟，我要把你扔到天上去，啪嗒一下摔死你。狐狸以为乌龟肯定很害怕，不料乌龟满不在乎地答道，谢谢你，你扔吧，我正想到天上去玩玩呢。狐狸一听，不能这么干，就恶狠狠地说，
那我就把你扔到火盆里，呼啦一下烤死你。乌龟说：谢谢你，谢谢你，你扔吧，我身上有点冷，正想找个火盆来烤烤火呢。狐狸想，可不能这么便宜乌龟。他看到附近有个池塘，就大声说：乌龟呀乌龟，我要把你扔到池塘里去，扑通一下淹死你。乌龟听狐狸这么说呀，哇的一声就哭起来了，边哭边求饶：狐狸，你行行好，千万别把我扔到池塘里去，我们乌龟最怕水，掉到水里就没命了。狐狸，饶了我吧。狐狸才不理他呢，他一把抓起乌龟，走到池塘边，扑通一声就把它扔到池塘里去了，然后叉着腰站在岸上，等着看乌龟怎样在水中挣扎，大喊救命。不料乌龟一下水就把腿伸出来了，它滑呀滑呀，一直滑到青蛙的身边。两个好朋友一边笑一边说：狐狸，你想吃我们吗？请啊！狐狸气昏了，向青蛙和乌龟猛地扑了过去，扑通一声就掉进池塘里去了，再也没有浮出水面来。Яс мэлхий үнэхээр ухаантай байгааз. Одоо харин бүгдээрээ дараах хоёр асуултанд хариуцгаая. 1. 狐狸为什么没吃青蛙？ 2. 乌龟真的怕水吗？Эхний асуулт бол狐狸为什么没吃青蛙？ Үнэг яагаад мэлхий гэдэггүй вэ? Яагаад идэггүй бэлээ? Зүйтэй, мэлхийний найз яс мэлхий үнэгний сүүлийг хадснаас болоод үнэг чанга хашгирсан. Мэлхий харин тэрнийг сонсоод ус руу үсэрчихсэн. Дараагийн асуулт бол乌龟真的怕水吗? Яс мэлхий үнэхээр уснаас айдаг уу? Яс мэлхий хаана амьдардаг бэлээ? Зүйтэй, яс мэлхий чинь хоёр нутагтай амьтан шүү дээ. Тиймээс яс мэлхий уснаас айдаггүй. Энэ үлгэрт яс мэлхий үнэгийг хуурч аюулаас мутарч байгаа тухай гадлаа. Бид өнөөдрийнхөө хичээлээр хятад хэлний түвшин тогтоох шин шалгалтын танилцуулга хичээл болон 1-р тесийн сонсох чадрын тасгал ажиллалаа. Дараагийн хичээлээр 2-р тесийн сонсох чадрын тасгал ажиллах болно. Үзэгч та бүхэн гэртээ бие дааж хятад үлгэр болон кино үзэж сонсох чадвараа сайжруулж агаарай. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. 再见。